бэлгийн эрхтний арсны наалдац ба нийлжилт. Энэ видеонд бид хөвгүүдийн болон охидын синийхийн талаар ярилцах болно. Эхлээд охидын талаас эхлэе. Энд тиймч түгээмэл биш зүйл яригдана. Энэ нь дунджаар 2 доош 6 насны охидод 1-2% тохиолддог. Эндээс тодорхой харагдаж байна. Энэ талаар бидэнд их баригч эмэгтэйчүүдийн эмч илүү сайн тайлбарлаж өгнө. Гэхдээ бидэнд ээжүүдийн хувьд үндэслэл болсон мэдээлэл юуг мэдэх хэрэгтэй вэ? Синийх гэдэг нь холбоосын эдийн холцрох бөгөөд бид охидод бэлгийн уруулыг салгахад үүнийг харах боломжтой. Хэрэв бид энэ бэлгийн завсрыг харуул бүх зүйл гайхалтай байна. Харин хэрэв бид холбогч эдийн утаснуудыг харуул синийх байх магадлалтай. Энэ нь анхаарал татгуйц асуудал юм. Ихэнх тохиолдолд энэ нь аяндаа өнгөрдөг. Гэхдээ зарим тохиолдолд эмийн эмчилгээ хэрэгэлдэг. Одоо Оросын холбооны улсад эдгээр нөхцөл байдлыг эмчлэхэд ямар ч мэс заслын арга хэрэгэлдэггүй. Одоо ердийн гэлийг ашиглаж байна. Эдгээр гэлүүд нь тэднийг бага зэрэг шингэлж сунгаж эвакуалахад тусалдаг. Санаа зовох хэрэггүй. Тэдэнтэй бүх зүйл сайхан байх болно. Хөвгүүдийн тухайд энд арга барил нь адилхан. Бидний гол зорилго бол юу ч хүрэхгүй байх. Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт эдгээр сунгалт, таталт, чангалах хөдөлгөөнүүдийг зөвлөдөг байсан. Эмч нар ээжүүдэд хүүхдийн бэлэг эрхтнийг ванд бүрэн халааж дараа нь энэ бүхнийг сунгахыг зөвлөсөн. Эдгээр синийхийг бага зэрэг сунгаж бэлэг эрхтний толгойг хурдан гаргахад туслахын тулд гэвч энэ бүх зүйл худал хуурамч ташаа өдөөн хатгалга бөгөөд өнөөдрийн орчин үеийн их сурвалжууд эдгээр синийхийг усан орчинд сунгахыг зөвшөөрдөггүй гэж хэлж байна. Учир нь бүр сунгалт нь өвдөлт үүсгэх микротравм бөгөөд энэ нь зөөлөн синийхийг хатуу сорив болж хувиргах шалтгаан болдог. Тэгэхээр хэрэв та клиникаар байнга гартаа зураас гаргавал эхлээд зураас дараа нь гүн зөксөлт үүсэх болно. Дараа нь энэ нь рубчик үүсгэх болно. Тиймээс хэрэв та хүүхдийнхээ бэлэг эрхтэнд рубцын фимоз үүсгэхийг хүсэхгүй бол тиймээс бид хүүхдийн бэлэг эрхтнийг хөндөхгүй. Энэ эрхийг хүүхдийн эмчид өгнө. Учир нь тэд мэргэжлийн хүмүүс.